За өдрийн мэнд төргий. За энэ тогтоолын төслийг бүрэн дэмжиж байгаа. За төрийн эмчийн компаниудыг хөгжлөе, хувь цагийн худалдаа олон нийтийн болгоё гэж байгаа нь уг компаниудын үр өгөөжийг дээшлүүлэх, за менежментийг сайжруулах, хөрөнгө оруулалтыг татах, нээлттэй болгоход одоо маш чухлаа. За өнөөдөр бид нар төсвийн орлого 2.80 төгрөгөөр тасраад байгаа энэ цаг үед бид нар энэ хөвчлөлийг хийснээр бас төсөвт орлого нэмэгдүүлэхэд бас үр дүн өгөх болов гэж бодож байгаа. Тэгэхээр энэтэй холбогдуулаад ер нь энэ хөвчлөлээр төсвийн орлого бүрдүүлэхэд хичнээн төгрөг одоо төлөвлөж байгаа вэ гэдгийг нэгдүгээр тасая. За өмнө нь бол бид нар нэг 26 компани хөвчлөх ийм заалтуудаас орж ирээд дөнгөж 2 нь хөвчлөгцсөн гэж тэр бас яригдчихэв. Тэгээд энэ одоо ямар учиртай, эндээс одоо бид ямар сургамж авсан бэ гэдэг талаар бас төрийн эмчийн орон төрөөс бас асууя. За мөн алдагдaltaй компаниудыг хөвчилж байна гэж бид нар ярьж байна. Энд одоо 18 компани байна. За тэгээ энэ дотор бол олон нийтийн анхаарлын төвд байдаг олон компаниуд бас байна. Жишээ нь одоо манай Мят компани байна. Тэгээ би Мят төр төвлөрөөд бас хэдэн асуулт асууя гэж бодож байна. За Мятын ашиг алдагдлыг бас сонсъё. Ер нь бол одоо ашигтай ажиллаад байгаа гэж сонсоод байсан. Тэгээд түрүү бас ярихад бас нэлээд алдагдлалд ороод байгаа гэсэн. Тэрнийх нь алдагдлынх нь учир шалтгаан нь одоо юунд байна? За тэгээд улсад хичнээн төгрөгийн татвар төлөлтгийн хэдэн тэрбум төгрөгийн одоо ашигтай ажиллаж байсан. Динээс одоо ашиггүй ажиллаж байгаа юм ашиггүй ажиллаад байна гэдэг талаар бас Мятын хүмүүсээс асууя гэж бодож байна. Тэгээ одоо миний гол асуух зүйл бол үндсэн чиглэл байгаа. Одоо энэ тогтоолын төслийн дагаж орж ирж байгаа. Тэрний 4.2 дээр бол Мятын хувьцааны 10%-ийг стратегийн хөрөнгө оруулагч нарт санал болгож нээлттэй компани болгох заасан байгаа. Тэгэхээр стратегийн хөрөнгө оруулагч гэж хэнийг хэлж байна вэ? Түрүү ярьжсэн манай гишүүд бас мэрэгжлийн хөрөнгө оруулагч нарыг одоо хэлж байна уу гэдгийг асууя. За дээр нь бас 4.2-1 дээр олон улсын биржээр нээлттэй худалданаа гэж заасан байсан. Тэгээд аль улсын одоо ямар биржээр худалдахаар төлөвлөж байна вэ? Энэ одоо энэ цаг үед тодорхой байдгүй гэдгийг. Үүнийг түүнээс дотооддоо худалдаалах юм бол бид нар гişүүд маань ч гэсэн анхааруулаад хэлээд байгаа. Мөнгөний төвлөрөл хэдэн компани дээр байдаг. Тэгээд энийгээ дагаад одоо энэ одоо юу гэдгийг дотоодынхаа одоо бид нар бас яриад байдаг олигарх компани энтерд алдчих эрсдэл байх болоо гэж бодож байна. За хөвчлснээр өрсөлдөөн хэр нэмэгдэнэ гэж харж байгаа вэ? Үнийн дөөрчлөлт орох уу? Манай Мят бол одоо их үнэтэй, монопол үнэтэй гэж ингэж яригддаг. За дараагийн нэг юм бол 10% хувьцаагаа худалдаж олох орлогыг улсын төсөвт оруулна гэсэн байгаа. За энэ нь ер нь хэдэн тэрбум төгрөгийн тооцоол байгаа юм. Тэгэхээр одоо Мят маань өөрөө одоо ямар учир шалтгаанаас тэр алдагдлалд ороод байгаа ажиллаж байгаа гэдгийг сонсвол тэнд нь буцаагаад нэмэлт хөрөнгө оруулалт хийгээд одоо энэ гол нь ингээд хөвчилж байгаа худалдаагийн зарж байгаагаар ингээд онгоцоо шинчлэх, одоо засвар үйлчилгээгээ сайжруулах энэ зэрэгтэн зориулбал ямар байсан бэ гэдэг асуултыг бас асуумаар. Тэгээ хөвчил явагдсанаар одоо ажилчдад нөлөөлнө гэж бид нэр яриад байна. Тэгвэл өнөөдөр манад үнэхээр сэтгэлээрээ ажиллаж байгаа олон хүмүүс одоо Мятад ажилдаг гэж би бас боддог. Сайн нисгэгч нар байдаг, сайн инженер техникийн ажилтнууд бас гадаадд гараад ажиллаулаас өндөр цалин юутай ажиллах юм хүмүүс бол ажилдаг. Тэгэхээр энэ хүмүүстэй одоо бид нэр одоо энэ хөвчил хийснээр манай гишүүдийн За баярын дараа хариулъя. 4-р микрофон. За гишүүн асуултанд хариулъя. Ер нь бол энэ удаа төрийн мэдлийн хувьцааг арилжиж байгаа 3 компани одоо хувьцаанаас олсон орлогыг бол улсын төсөв тодорхой хувийг төлрүүлэхээр байгаа. За төрийн мэдлийн 3 компани нийт одоо 10% тооцоод бодох юм бол 2.2 их 80 төгрөгийг орлогын аргаар буюу орлогын хандлагаар авч үзэхээр 10% нь бол одоо татан төлрүүлэх болцоотой гэж үзэж байгаа. За 49-өөс 66% хүртэл гаргах энэ 34-өөс 66% хүртэл гаргах энэ тодорхой нэр бүхий компаниудын хувьд бол үндсэндээ нэг 400 орчим тэрбум төгрөгийг татан төлрүүлээд тухайн компаниудын өөрсдийнх нь одоо
үйл ажиллагааг сайжруулах, шинэ төсөл хөтөлбөр бий болгох, шинэ ажил үйлчилгээ бий болгох чиглэл рүү орно. За бид нар бол 2026 оны төсвийн хуулинд бол төрийн банкнаас орж ирэх одоо тодорхой төрийн мэдлийн хувьцааны ногдол ашиг за мөн МЯТ-ийн 10% одоо хувьцааны тодорхой хэмжээний төлбөр буюу нэг 120 орчим тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрөх болцоотой гэж тоол төсвийн хуулинд суулсан. За ер нь бол төрийн болон орон нутгийн өмчийн хуулин дээр хувьчлалын орлогыг улсын төсөвт төвлөрүүлнэ гэж заасан байгаа. За 2017 онд төсвийн хуулинд бол хувьчлалаас орсон орлогыг төсвийн орлогын бүрдэл хэсэгт бол оруулахгүйгээр за хэрв төсөв алдагдaltaй тохиолдолд төсвийн алдагдал бас дооруулах юм гэсэн ийм эргэсэн зохицуулалт орсон байна. За энэ үндсэн чиглэл дээр бол үндсэндээ бид одоо 2026 онд 120 тэрбум төгрөг оруулахаар тооцсон байгаа. За хоёр дахь асуудал ер нь бол 2023 онд энэ нэр бүхий 25 компани дээр нь нэмээд төрийн банкыг одоо IPO гаргахаар шийдвэрлсэн. За үүний 20 нь бол азцаа байсан. За энэ 20 азцаа маань үндсэндээ бол одоо бизнесийн байгууллага биш. Нийгмийн үйлчлэгээ чиглэлийн ийм үйл ажиллагаа явуулдаг ийм байгууллага компаниуд байгаа. За тэгээд дээр нь төрийн болон орон нутгийн өмчийн хуулинд орсон нэмэлт хувьцаа гаргахад 5-аас дээш одоо хувийг нэгдмийн сонирхолтой этгээд авахгүй гэсэн энэ асуудлуудаас үүдээд энэ арга хэмжээ бол үндсэндээ одоо хэрэгжилт тун удаан байгаа. За энэ тооцоо судалгаа муу үнэлт дүнэлт муутайгаар одоо ийм шийдвэр гаржээ гэж бол бид үзэж байгаа. За ер нь цаашид энэ төрийн өмчт компаниудын талаар бол одоо тухайлсан нэлээд сайн судалж үзсэн тодорхой одоо шийдвэр гаргахад тодорхой хүчин зүйлүүдийг харгалж үзэх юм одоо хэрэгцээ шаардлага бид ер нь бол төр өөрийнхөө 100% одоо мэдлэлт энэ одоо монопол байдал үүсгэж болох биш хувийн хвшлийнхээ орж ирж чадахгүй энэ чиглэл дээр бол төр 37 гал одрох гишүүнд тодруулна. Би уг нь МЯТ-ийн ашиг алдагдлыг бас сонирхоод байгаа юм. Тэгээд 10% нь бол нэг 100 тэрбум орчим төгрөг гэсэн тоог танаас сонслоо. Тэгээд үндэсний одоо ганц агаарын тээвэрлэгч маань байж байгаа. Бид нэр улсаас бүр түрүү гişүүч гэсэн бас хэлж ийсэн бүр бодлогоор дэмжиж ингэж явах хэрэгтэй. Тэгээд өнөөдөр 10% ингэж гаргаад гадаадын олон улсын биржлэр гаргаад стратегийн хөрөнгө оруулагч гэж хэнийг хэлээд байна гэдгийг би асуусан. Тэгээд тэр хөрөнгө оруулагчдыг орж ирээд менежмент засаглал дээр ингээ өөрчлөлт гаргаад явах, парк шинжил хийх, онгоцоо шинжлэх эдгэрт энийг буцаагаад одоо зориулаад нэг найдвартай үндэсний ганц агаарын тээвэрлэгч гэдэг утгаар нь одоо баталгаатай тэр менежмент засаглал дээр нь аваачих, парк шинжил хийхэд энийгээ зориулах байсан биш үү гэдэг талаас нь би асууж байгаа маа. Энэ хариултаа бай. Дөрөвдүгээр микрофон Баяр Эрдэнэ дарга. За нэмэлт хариулъя. МЯТ-ыг эхний 10% бол хаалттай хүрээнд төрийн мэдлийн хувьцааг гаргая гэж байгаа. За тэгвэл энэ орж ирсэн мөнгөийг бол ер нь бол төрийн мэдлийн хувьцааг нэмж гаргаагүй зөвхөн ингийн хувьцаа гаргаж байгаа тохиолдолд бол улсын төсөв рүү тодорхой хувийг нь авъя. За яг тэгэхээр тэр 10% хөрөнгө оруулагчд хийчихэд нэмж гаргаж байгаа хувьцаан дээр бол нөгөө одоо перспектус үндэслэн шин төсөл хөтөлбөрүүдийг үнэлээд түүний өгөөжийг хүртэх ёстой. Тэгэхээр энийг бол үндсэндээ тэр МЯТ-ийн менежментийг сайжруулах, олон улсын засаглал бий болгох, зах зээл дээр гаргах тэр нөхцөлийг бүрдүүлэх гэж хийж байгаа. 10% дагаж орж ирсэн хүмүүс маань компани засаглалд оролцоод одоо менежментэнд оролцоод үн цэнийг сайжруулж жаад 24%-ийг олон улсын хөрөнгөний бирж дээр гаргая гэж байгаа. За энэ олон улсын хөрөнгөний бирж дээр гарах асуудал энэ Астана Казахстаны одоо авиа компани эднэр жишээ бол яг ийм байдлаар явсан. Олон улсын хөрөнгөний биржээс За 3 дугаар микрофон МЯТ компани захирал Дэлмэн. Байна уу? За манай гал одрох гишүүний асуултанд хариулъя. Би давхардахгүй байдлаар хэлье. За стратегийн хөрөнгө оруулагч гэж хэнийг хэлж байна гэж байна. Өнгөрсөн хугацаанд бол МЯТ компани удирдлага болон Эрчис Монгол компани удирдлагууд бол бид нэр EBRD-гийн холбогдох хүмүүстэй уулзсан. Тэгээд стратегийн хөрөнгө оруулагч гэдэг нь олон улсын санхүүгийн байгууллага хэлээд байгаа. Европын сэргээн босол хөгжлийн банк болон одоо IFC буюу олон улсын санхүүгийн корпорацийн холбогдох хүмүүстэй уулзаж тодорхой хэмжээний
хөрөнгө оруулалт татаад тухайн байгууллагууд орж ирснээр компани засаглал, тайлагнал, ил тод байдал дээр нэлээд ажиллана. Дээр нь бид нар бол дотоодын болон олон улсын хөрөнгөний зах зээл гаргахын тулд тухайн биржийн болон зохицуулалт байгууллагуудын олон шалгууруудыг хангах давах ёстой. Тэгэхээр олон улсын стратегийн партнерууд бол одоо гол нь тэн дээр ажиллах юм. Тэгэхээр бид нар олон улс болон дотоодын хөрөнгөний зах зээл рүү гарах бэлтгэл ажил дээр нэлээд тусал дэмжиж ажиллах тийм зорилготой байгаа. За өнгөрсөн хугацаанд манай компани санхүүгийн газар болон Эгчс Монголын За мэдлэгээ танилцуулъя. Улсын их хурлын гишүүн Жокви Алдар Жавхлангийн урилгаар хан уул дүүргийн иргэд Улсын их хурлын үйл ажиллагаа төрийн ордондоо танилцж байна. Та бүхэнд эрүүлэнх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсээрэй. Улсын их хурлын гишүүн Дорж Зовдын энх